одоо гэртэл бичлээ эхлүүлж гэж бодлоо. Витари шинэ логог та бүхэн бас харсан бах. Магтаад өгөх хэрэгтэй шүү. За одоо ирж гин та. Өглөөний мэнд. Окей. За эхлэв шууд. Ер нь юу ярих вэ? Дайд бодож байгаа юм байна. Ойр доо. Ойр шалгалт гэдээ бүр үнэхээр шалгалтаа л бодлоо. Тэгээ наатнаас талаар ярилцсан юм шүү. Хороо. За өглөөний мэнд бүгдээрээ өнөөдөр за шалгалт. Тий, шалгалт. Янз бүрийн шалгалтын талаар ярихаар одоо шийдлээ. За тэгээд Витари шинэ логог та бүхэн харсан мэт тий. Гоё лого байгаа сте. Тэр лого сте. Хөөрхөн лого болцсон. Одохгүй тэрнгээрээ хувцсны брэнд. Шууд энэ дээр. Бас тийм үү. Тэр төөгөө биш би шүү. Гэтэ. Тэрийгт анзаараад 2000 гэдэг юм шүү дээ. Би таныг баруун дээр нь тавих уу зүүн дээр нь тавих уу гэж байна. Миний нэг минь энэ минь чухал. Энэ минь уртлаас харагддаг байхгүй. Тийм байна тий. Хажуутлаас л харагддаг бол энэ баруун чухал. Ер нь яг оюутны амьдралын шалгалтын тэр тухайн одоо 7 хоног тий. Яг ямар байдаг талаар. Ухаарлын 7 хоног гэдэг байна шүү дээ. Ухаарлын. Шалгалтын 7 хоногийн өмнөх 7 хоногийн ухаарлын 7 хоног. Ягаад ухаарж байгаа вэ гэхээр ерөөсөө өмнөх семестр юу ч хийгээгүй тэрийг бүтэн 7 хоногт багтааж хийгээг одоо тэрийг ухаарл гэж байгаа гэж яриад байдаг байгаа. Арай нэ. Тэгээ ер нь бол миний яг тактик яг хүмүүсийн янз янзын тактик гэдэг шүү дээ. Миний тактик жоохон буруу бөгөөд тэгтээ жоохон нэг юу тактик аваад дээ. Шалгалт өгдөг тактикуд гэдэг шүү дээ. Бэлддэг. Би болохоор ер нь бол бүгднгийн цээжлэх аргаар хийдэг байхгүй. За одоо нөгөө хүмүүс ингэж ойлгож хийгээд байдаг шүү дээ. Уншиж ойлгоснаа яагаад. Би бол ингэж математикийн томьёо байвал зүгээр л ингэж ойлгохгүйсэн ч хамаагүй ингэж зүгээр бичээл 5 6 удаа давтаж бичээд цээжилчдэг байхгүй. Тэгээд ямар ч бодлого орж ирсэн яг тэрүүгээр нь дагуу орж ирдэг болохоор яг за иймэрхүү юм бодож ирсэн чинь гэж цээжилсэн байгаа юм чинь арай нэг өөрөөр орж ирсэн чинь нэг цээжинд байгаад байдаг болохоор бодчихдаг. Ер нь бүх юм дээр зүгээр л нэг амар уншиж ойлгохгүй шүү 5 6 мурга шинжэнгөө давтаад бичгээд зүгээр маргааш нь цээжлэгдэцээ байдаг. Гэтэ яг тэр нь ингээд давтгаа болсноос хойш нэг 7 хоногийн дараа мартагдчихдаг л та. Тэгээд ялч яаралтай үед хэрэг болдог. Одоо арга техник. Танд ер нь та яаж бэлддэг вэ? Миний тэр техникийг яг таанаас асуусан. Гол нь асуумаар байна. Юу юм? Одоо шалгалт яагаад тийм чухал юм ч юм одоо ингэ заавал шинжгээс сууж бэлдэх хэрэг байна. Зүгээр өгөөд тэр муу бол муугаар агшуулдаг. Хийгээгүй. Яг би угаасаа тэгэл хийвэл хийж болно шүү дээ. Гэтэ бүр нэг уус тултал нь нэг амар нэг галт юу гэдэг лээ. Гавал гэх юм уу? Гавал угаасаа нэг биш болохоор тэгэл чадхаараа хийж байгаа л. Чадхаараа хийгээл чадхаараа дүнгээл авч байгаа. Яг уу одоо тэтгэлэгтэй учраас би болохоор тэтгэлэгтэй учраас тэтгэлэгнийхээ дүнгийг жоохон юм давуулсан байхад бол асуудалгүй гэж би өөрөө бас бодоод байдаг байхгүй. Тэг жоохон муухай бодлоо. Гэтэ яг уу ер нь бол тэрийгэ давуулаад гэтэ давуулын давуул бүр амар давуулж биелүүлдэг уусаа. Тэгээд яг бүр амар нөгөө дандаа нөгөө голч малч дөрөв мөрөвтэй хүмүүс байдаг шүү дээ. Тулцсан. Тим хүмүүс нэг бол биш өөрсдөө тийм. Би бол яг нэг алтан дундчдыг барайл явж идэг. Мууч биш. Нэг тийм амар айхтар сайн ч биш. Голдон л явж идэг. Тэгээд яг уу яа good for me. Тэгэхээр бас чамаа зарим нь ямар муу сурагч бодож магадгүй шүү дээ. Яг нөгөө нэг хичээл одоо яг шалгалт авдаг хичээл авдаггүй хичээл гэж байна тий. Репорт бичдэг хичээл бичдэг хичээл гэж байна тий. Тэгэн гут чинь одоо тэр дундаас одоо чиний үнэхээр одоо сонирхож байгаа сэдв гэж байна. За ингээ үзэх ёстой гэдэг үзэхээс өөр замгүй сэдвүүд шүү дээ. Тэгэхээр ихэнхдээ чи үзэхээс өөр замгүй сэдвүүд дээр л тий ер нь л тийм шүү дээ. Үзэхээс өөр замгүй өөр дуртай хичээлүүд бол зөнд байгаа. Тэрээс 2 3-ын тэгэл уусаа анханасаа мэдчихэж байгаа ингээ сайн сурж байгаа учраас гайгүй. Мэдхгүй байгаа нуудын тэгэл барыг хийхгүй шүү дээ. Онлайн зарим нь онлайнаар заадаг байхгүй юу? Онлайн хичээлээ ч үзэхгүй тэгэл за яг шалгалтын өмнө за нэг бүгднийг хальтна гүйлгээл. Тэгээ Гакумон яаж яж байгаад олдчихсан юм а. Гакумон гэдэг нь одоо өмнөх оны материалууд байхгүй юу? Шалгалтад ямар материалууд ирж исэн тэр нь ингээ симпайнараас ингээ дамжаад ирчдэг. Тэгээд тэднүүсийг ингээд найзуудаасаа янз бүрийн арга одоо нэтворкинг ашиглаад олдог байхгүй юу? Тэднээсийг олоод бас очиртай гэж байна. Харин тийм. Тэднээсийг олчвол яг тийм бүр. Тэгэл тэднээсийг олчвол тэднээсийн дагуу ажиллаад за нэг 8 9 асуулт байгаа шүү дээ. Тэрийг ингээл давтаал за энэ сэдвээс ийм асуулт ирсэн юм байна. За тэгвэл энэ сэдвээс ахиж өөр ингээд солигдоод орох боломжтой шүү дээ. Тэднээсийн нараал бүгдийн зүгээр л цээжлэн гэсэн. 10 20 болгож байгаа л цээжлэл шүнжэнгөө цээжлэл.
Тэгээ 2 хоногт бол ингээ бүгднийг нэг 5-6 удаа давтаад цаасаа дуустал хийчихэд бол толгой дотор орчтой. Яг би бол тэгээс ажиллажтэй. Гэтэ бүх хичээл тийм биш шүү заа. Зүгээр зарим нэгэн хичээлүүд. Тий. За яг үндсэн яаж бэлддэг вэ гэхээр угаасаа л ойлгомжтой уламжлалт ийм дэвтэр дээр бичээл энэ бол уншаал ойлгоол. Гэтэ яг нарийн ширийн нэг хичээлийн хийдэг арга бол биш. Би тэгтээ тийм амар хичээл хийдэг хүн биш яг үндэ. Гэтэ яг сайн сурлагтай шүү гэж байна. Дондож. Энгийн үнтэй харьцуулахад бол угаасаа золтой сайн сурчлаа л зүгээр нөгөө нэг мундаг нөхдөдтэй харьцуулахад мондуудыг бол би үзэхгүй амар амар шүү дээ. Тэгээ харьцуулагдах хүмүүс ингээд амар сайн хүмүүс харьцуулагдаад байгаа болохоор өөрийгөө голоод идэг юм угаасаа. Тий. Нөгөө дээд курсын ах эгч нараасаа өмнөх жилүүдийн материалыг авдаг гэдэгтэр би нөгөө ах мэдэхгүй. Тэгээд яг манай найзууд болохоор ингээд шалгалтанд надтай адилхан сурч байгаа Японы найзуудтай. Надтай адилхан сурч байгаа шалгалтын дээр айгүй сайн аваад идэв. Тэгэл асуухаар тийм сайн ойлгосон юм бол тэгэхээр би нэг сайн ойлгох. Яаж асах хэлэх болтолоо дэсэ эхний нэг жил. Тэгээ хоёр дахь жилээсээ найзуудтай ч болоо тэгээд нэг клубд орсон багхгүй. Тэгээ нэг клубд манай ангийн нэг хүүхэд бас хамт явдаг. Тэгээд бид хоёр найзууд болоод тэгээ сонссон чинь клубын дээдлийн үе ах ич нараас ингээд тэр шалгалтын материал ингээд бууж ирдэг юм байна л. Тэгээд ширийг мэдэхгүй нэг жил өөрөө их өрөө гүрийцэн. Тэгэн гот манай найзууд болохоор хичээлээ хийхгүй явж ирсэн аа сайн агууддаг нэрөөсөө дээд курсын ах ич нараас материал аваад тэгэл тэрнийхээ дагуу ингээд госчод бидгсэн байна л та. Тэгээд одоо яг нөгөө тэрэн дээр би ингээ клубд ороод за тэгээ нөгөөтг нь авдаг болж хэлж байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө шууд хорооч нь шууд өөрчлөлттэй арай өөр болж байгаа шүү дээ. Вау, ямар гоё юмсэн. Гэрэл тасч. Гэтэ яг манай нөгөө нэг факультет чинь нөгөө нэг дээдлийн курст одоо ганцхан л нэг л курсын ах эгч нартай. Тэгээд тэднээсээ л материал авдаг. Тэгэн гут чинь нөгөө тийм их материал бас байхгүй. Тэгэн гут одоо бүр удаан явцсан курс мөрс их юм болж хэлбэл 10 20 30 жилийн материал ингээд бараг ингээд файлдаг та тэгээд бүр ийм зузаан болцсон. Нэг хичээлийн шалгалтын материал ийм зузаан болцсон. Тэгээ ингээд үе дамжаа бараг нэг клубийнхээ байр маяг ингээд хадгалдаг юу гэсэн юм шиг тийм. Тэндээс ингээд авч мавч одоо ашигладаг. Тэгвэл би бол наадах чи арай мэдэхгүй байна. Тийм арай өөр болсон. Юу хаа байсан аахгүй. Тэгээ би бүр манай клуб л байсан байж магадгүй л. Гэтэл амар бас. Тэгээд бүгдээр айгуу дажгүй сурдаг. Тэгэл сайхан хүчмэд дараа л ингээд явцдаг тийм басаас. Тэгэхээр их сургуультаас зөвхөн хичээл одоо заах гэдэг одоо биш юм шиг санагдаад байна. Тий. Яг их сургуульд хэрвээ хичээл ингээд заагаа тий тэндээс хүн сурсан юмараа сайхан амьдраад болдог байсан бол бид нар ажилд ороо шууд л ажиллаа хийж эхэлнэ шүү дээ. Тэг өмнөх дугаар дээр ярьсанчлаа тий ажилд орчоод угаасаа юу ч хийж чадахгүй тийм болохоор эхнээсээ л сурдаг болохоор их сургуульч яг үнэндээ тэгэж суур үндсэн фундаментал суур ойлголтыг нь тавьж өгч байгаа болохоос ш. Яг үндсэн мэрэгжлийн хичээлүүд байгаа л та. Тэгээ тэрийг бас сурж байгаа ч гэсэн яг зүгээр амьдралын ухаан ч юм уу те. Яг уусаа их сургуулаас яг бүх юм хамаарна гэж уусаа байдаг юм шиг санагдаад байна. Тэгээд Монголтай харьцуулахад Японч одоо жишээлбэл Монголч ялгаагүй л ах л та. Нөгөө ийм community-гаар одоо амьдарч байгаа шүү дээ. Бөөнөрөө нийлээд нэг юм ингэж хийн те. Бүгд хувааж аваад ингэ нэг юм хийн гэдэг, том юм хийн гэдэг. Тийм концепттэй болсон чинь юу багийн ажиллагаатай хүн компанид орж ирэхгүй бол ерөнхийдөө гай болол явчихдаг юм байна л да. Ганцаараа юм тийм ганцаараа ингээд явах гэдэг. Одоо ганцаараа хийх дуртай хүн байлаацсан дээр тэр чинь багийн ажиллагаа гэсэн заавал ярилцаад байх тийм хамт хийгээд ах шаардлага байхгүй. Тэр өөрийгөө оройлоо ухамсарлангуудаа яг өөрийнхөө хийх юм хийдэг одоо хүний бас багийн ажиллагч гэж хэлж байна шүү дээ. Тийм болохоор японоччууд тийм юмд сурах гад магадгүй. Тийж клуб дугуулаас ягцдаг угаасаа яваад тэгээ сайн сурах гэдэг ийм бараг системийг ингээд өөрийн мэдлэхүү бүрдүүлсэн юм санагдсан. Бас тэ нот цаагаараа тийм хүмүүс хоорондоо харьцаж шүү дээ. Яг үндэ зүгээр хичээлээ 100% нухаж хахаар зүгээр сайн найзтай зүгээр ингээд таньдаг хүмүүс сайн хүмүүстэй л болцсон байхад ер нь бол оюутны юмдээ сайхан толно гэж бодож байна. Тэр нь ч ирээдүйд хэрэгтэй ажилд ороод хүмүүстэй харьцахад те. Тэгэхгүй бол ингээд ганцаараа бүгээд идэг ингээд нойрд гарууд идэв шүү дээ. Тэгээ тэр хүмүүс чинь тэгэл нэг амар хүмүүстэй хоорондын харилцаа хийж чадахгүй. Тэгэж бодоод. Яг би бас анхандаа Японч бас яг тантай яг адилхан харьцаж чадахгүй. Гэтэ яг симпай одоо ингээд симпай болох хэцүү шүү дээ. За хэцүү ч байх зүгээр ингээд сайн ярьдаг хүмүүс бол амархан байх л та. Би надад бол анх симпай олдож мартахгүй. Тэгэл тэ манай курсын тэгэл яаж ярихаа бас мэдэхгүй. Тэгэл шийдсэн нь за яг сайн симпайтай найзтай болъё гэж бодсон. Тэгэл
Манай сайн найз нь сайн симпайтай. Тэгэл сайн симпайсан какомо аавна. Тэгэл би найзаасаа ачиж байгаа. Тэгэл ер нь энэчнээс зүгээр юу ойлгож болох вэ гэхээр яг хөөрхөн нэтворкингээ сайжруулах те. Хүмүүстэй ер нь сайн найзтай ер нь хүмүүстэй л ер нь сайн харилцаатай байх л. Тэгэл оюутны амьдрал тэгэл сайхан харилцаатай тэгэл сайн идэвхтэй л яхад сайхан юм шиг санагдаад идэв шүү дээ. Энэ арга тэгээ юун дээр бас давхар ашиглагдсан бэ? Ашиглагдах боломжтой байсан бэ гэхээр Япон ажил хайлт их сургуулийн 3 дугаар курсээс эхэлдэг байхгүй. Зарим нь 2 дугаар курсээс эхэлждэг ажиллаа хайгаад эхэлждэг. Тэгээ интерншипт явах ч юм уу, компаниудын танилцуулаад очих ч юм уу, тийм том фэйрт оролцоод тэгээ компаниудын талаар мэдэж авах тийм боломж байдаг. Тэгээд 3 дугаар курстэй компаниудад шалгалт өгч эхэлдэг байхгүй. За хамгийн ихнийх нь өөрийнхөө CV-г өгдөг. Одоо тодорхойлдог тийм өөрийнхөө танилцуулгыг компани руугаа явуулдаг. За тэр танилцуулгыг аваад компаниуд за дараагийн шатанд орох шигийг өгнө. За тэгвэл тэр дараагийн шат нь болохоор бичгийн шалгалт байдаг. Амьдралын одоо ерөнхий мэдлэг гэж байгаа. Тэр нь жишээлбэл математик, одоо логик сэтгэлгээ, тэгээ Япон хэл гэдэг ч юм англи хэл гэдэг ч юм ингээд нэг тийм хүнд биш. Аюу амархан. Одоо жишээлбэл нэг хаалттай одоо нэмэх хас хүрчих байх юм бодлого хүртэл донд нэвж идэх байхгүй. Дээрэс нь нэг шома айдаг статистикийн бодлого хүртэл байна. За тэгээд тэрнээс гадна моралын асуулт бас нэг MBTI гэдэг шиг хувийн тийм тест ингээд бүтэн тест өгдөг байхгүй. За ингээд ийм хоёр шалгалттай шүү дээ. Нэг нь өөрийнхөө танилцуулга, нөгөөх нь ерөнхий мэдлийн шалгалт. За тэгэн гот өөрийнхөө танилцуулга дээр яг төрөний аргыг бас ашиглаж болж байгаа. Өөрөө бичнэ. Найзаараа шалгуулна. За ингээд засна. Ахаад нэг хүнээр шалгуулна, багшаараа шалгуулна. Ингээд засна. Ахаад нэг ажилд авсан хүнээр шалгуулна. Өмнөх симпайн төгсөвцсөн ба штэ. Тийм болохоор нөгөө симпай руугаа залгаа тайныг шалгадаг гэж шалгалаа. За ингээд тэр резюмен сайн болоод тэнцчихэж байгаа. За ингээд гот дараагийн шалгалт те. Би болохоор японочдыг ингээд тиймэрхүү шалгалтанд олцтой яг таг үздэг байх гэж ботоод тэгээд өөрөө ингээд яг юу компьютерийн хартыг гэртээ өгөх шалгалт л та. Компьютерийн харт ингээд суугаал та ганцаараас та үзэж тараал ухаж тараал та шалгалт өгсөн аахгүй. Тэгэл тэнцэг үдээр компанид. Тэгээд яасан бол та замуул байсан юм. Уус хэцүү шалгалт миний хувьд бол Япон хэлээр болохоор. Тэгэл за өөртөө бороо гэл ингээд яваал. Тэгэл ер нь тэнцэг 10% яадаг компанид унсан юм. Тэгээ манай найзууд болохоор яг тэр шатаа бол даваад байна. Яг манай нөгөө ярьсан шатаа давахгүй байхгүй. Гэтэ нөгөө шатаа бол айгүй даваад байгаа. Ерөөс асуудал. Резюме юуныхаа тэ. Резюме болон тэр нөгөө бичгийн шалгалтаа. Ерөнхий мэдлийн шалгалтаа. Тэгээ би чинь бүр ингээд гайх найзад асуух та яаж тэнцээд байна гэсэн чинь юу бид нар хамтдаа хийчих шүү дээ. Гадар ганцаар гадар орсон шүү дээ. Үгүй наа чи та нарын мэдлийг шалгаж байгаа шалгалт эцтэй гэсэн чинь. Үгүй энэ магадгүй багийн ажиллагааны шалгалт байл яах юм бэ гэж байгаа. Амар тий. Зарим компани болохоор угаасаа юун дээр юм шалгалтын газар очиж өг гэдэг байхгүй. Тэр нь бол яг л чиний мэдлийг шалгах гэдэг гэсэн. Шалгалтын газар болохоор ухаанд нь хамтарчлахгүй, хуулчлахгүй, интернет шилжчихгүй шүү дээ. Тэр нь онлайн юм. Гэрээсээ тэр шалгалтын дээр газар нь очиж өгдөг одоо тэр юм том үнцэн одоо Яш гэдэг шиг шалгалт авахгүй компаниудад орох зорилготой. Тэгэхээр тэрийг ингээд 2 3 4 төрлөөдөг. Тэгээд нэг төрөл нь тэр одоо шалгалтын газар очиж өгдөг. Тэр тэнд нь бол чи хуулчлах байх нь шүү дээ. Нөгөө манайд дээрээдээс нь болох онлайнаар өгч болно гэдэг. Гэрээсээ өгч болно гэдэг тэр шалгалт нь болохоор гэртээ суужаад өгөх нь шүү дээ. Тэгэхээр тэр шалгалтыг ингээд хуулж байгаа хэсгийг хинч мэдэхгүй тийм байхад тэгж аваад нь шүү дээ. Уул нь хуулах байх сонголт байгаад тахад компаниуд албаар тэрийг сонгож яагаад нь шүү дээ. Гэрээсээ өгч болно юм. Тэгэхээр тэрний ард юу нэг чинь энэ хүүхд багаараа ажиллаж чадд юм уу? Бусдыгаас тусламж авч чадд юм уу гэдэг шалгаж ирсэн биш магадгүй. Интернет шилж чадд юм уу тий? Тэр хурдтай юм гэдэг ч. Тийм хүний шалгалт ирсэн биш магадгүй байхгүй. Яа тийм тий. Тэгээд би тэрийг мэдэхгүй гэртээ айгу үнж өгсөн чинь үгүй манай найзууд гуруулаа суужгаад нэг нь маттай сайн нөгөөх нь Япон хэлэндээ сайн нөгөөх нь одоо бусад юмдаа сайн гэдэг. Тэгээ гуруулаа нийлж аал нэг бодлого гарч ирэнгуут зэрэг бодоол ингээл ээлж бодоол эсвэл 2 3 юу ингээд гүйлгэж харж болдог. Нэг бодлогыг хараад нэг нь газ зургийн дараал тэгэл хажууд нь бодож явах дараагийнх нь руу нөрөөл нэг нь зургийн дараал хамгийн сүүлийнх рүү нөрөөл нөгөөх нь давхар бодоол ингэж явж байгаа л нөгөөт нь хариугаар ба бөглөөл ахяал дараагийн 3 ингээл ээжлээл юу. Тэгэл чи олоолаа ихэр хурдталтай тиймэрхүү юм. Тэгээд энэ дээр ерөөсөө яг компани одоо зүгээс л багийн ажиллагаа энэ хүн бусдаасаа өөрийнхөө чадахгүй нэг тусламж авч чадах нь гэдэг. Яг тэгэхээр төгс хүн байхгүй. Төгс хүн дэлхий дээр байхгүй. Төгс хүн компанид орж ирэхгүй. Угаасаа мууг юм мэдж байгаа. Муу юм бол тэгвэл муугаа мэдээд хүнээс тусламж авдаг байх хэрэгтэй байдаг. Гэдгийг
жишээлбэл яг над их сургуулийн шалгалтын дээр жишээлбэл дээр дээд курсээс юугаа авах, найзтайгаа нийлж бэлтгэхтэй, найзаасаа нөгөө олсон материалыг авах гэдэг энэ юмч ерөөсөө тийм л хэрэгтэй болон чадвар байсан. Яа. Багийн ажиллагаа энэ их сургуульд чинь сурах нь амар чухал юм шүү гэж. Тийм байх тий. Ялч Японд ч олоолаа тий. Ер нь бол олон хүн population одоо хүн ам ихтэй газар чинь тэгэл уус багаар л ажиллана тий. Тэгэл багийн ажиллагаа бас уус ямар нэгэн компанид ороод компанид багийн ажиллага бас амар чухал гэдэг байна. Ингэж би бол ойлгоод байна тий. Тэгэхгүй бол ганцаараа ингээл нойр царайлал юм аа гэдэг хүн бол нэг юм. Яг ер нь л бас ээж аваа сонсож байхад ингээл ер нь л ингээл ажлын юу байгууллагуудад нэг сайн ярьдаг л байвал тэгээд ажил нь олчдөг гэх орог. Зөвөр л ингээд сайн ингээ муухан ингээ чадвар нь хамаа байхгүй. Зөвөр ярих чадвар нь сайн ярьдаг. Ингээ дарга маргатайгаа ивэ олчдөг ингээ хүмүүстэй ингээд энэлгчдэг нэг тиймэрхүү байвал болчдөг. Гэх нэг тиймэрхүү юм сонсч ирсэн. Гэтэ яг бас тодорхой хэмжээний чадвар хэрэгтэй л хэл та. Яа. Гэтэ яг бас ярих чинь зөвөр энгийн амьдралд угаасаа өдөр тутам хэрэглэгдчихийдэг чадвар учраас ярих бол угаасаа маш хэрэгтэй. Хүнтэй хамтрах тий. Яа. Тэр тал дээр ер нь яг одоо та яаж ашиглаж байна? Одоо ажлын байран дээр ажлын хүмүүстэйгээ ер нь бас ярьж байна. Тийм, ерөөсөө яг өдөр тутамд жижиг сажиг юм ярина. Хамгийн гол нь бусдаас тусламж авч сурна гэдэг түрүүний хэлсэн юм чи яг ажил дээр ойлоо хамгийн хэрэг болж байгаа. Би ингээл нэг прожект хариуцсан. Тэгээд тэрнийх ажлыг ингээ хийгээ явахад надад одоо би жишээлбэл энэ видео подкаст энэ төр хийдэг тийм сошиал нэр юмаа байрлуулдаг. Тэр мэт ажил маань чухал байтал бусад бас ажлууд гарч ирнэ юм цаас копи идэх тийм ингээд авцлах гэдэг ч юм уу тийм ажил гарч ирнэ. Тийм үү. Тэрийг би ганцаараа хийхээр барахгүй. Амар цаг их үргэлтэн. Тэгээд хоёулаа байвал илүү хурдан хийн. Тэгээд тийм болохоор хүмүүсээс дуучлаарэ би нэг ганцаар хийж чадахгүй байна. Надад туслаач гэл айгүйх тусламж өгсөн. Тэгээд ажил хурдан явна. Тэр зөрүүлээд тэр хүний хийж чадахгүй юм байвал би жишээлбэл туслана. Гээ ингээд явцдаг болохоор ажлын тухайд бол бүр үнэхээр өстэй яг л би энийг чадахгүй надад туслаач гэдэг үг шүү дээ. Хамгийн одоо алтай үг. Тэгэхгүй яг яагаад ч мэдэхгүй монгол хүн гэдэг юм уу ингээд би энийг хариуцсан бол миний л одоо ажил гэхэд хариуцлага. Яг тэрэн дээрээ ингээд одоо яах гэдэг гүрийх гэдэг. Тэгснээ хийж чадахгүй нэг хамгийн гол нь. Хийгээ чадчихдаг бол хамаалал. Чадахгүй угаасаа хөвчлэн. Тийм болохоор ингээд түнэс тусламж авах хэрэгтэй байна гэдгийг ингээд амар их сурч байна. Тэгээ энийг бол их сургууль зааж өгөөдсөн байгаа байхгүй бол. Яг өөртөө сурах яг одоо хичээл зааж байгаа шиг заахгүй шүү дээ. Зүгээр өөрөө олж авахыг одоо өгөөд байна. Тэгэхээр зөвөр яг их сургууль надад заана гэж хүлээхээс илүүтэйгээр зүгээр өөрөө л яг юм идэвхтэйгээр юмнуудад оролцож явах нь л өөрөө одоо суралцах гол чухал point гэж ойлгоод байна л да. Харин. Яа. Тий Японд одоо багаар ажиллах ялч Япон хүмүүс ингээд өөрсдөө юу штий. Ингээд дэлгүүрт ингээд юм асуунгууд бүр ингээд дагуулж бүр ингэж явж хагаад одоо ингээд бүр энэ вэ гэж зааж өгдөг байхгүй юу. Монголд л ингээд ихчээ тэр хааны ингэнгүүт нэг тийшээ явж байгаа энэ тугаа гэдэг. Тэгээ нэг бүр өөрийнх амрыг бодоод идэв штий. Тэгэхгүй яг Япон хүмүүс ингээд туслаад өгөөч гингүүт яг ингээд бүр ингээд зааж өгөөд идэг байхгүй юу. Би ингээд тэрийг мэдж байгаа ч гэсэн яг ингээд энийг ингэх хэвээр тэгэх хэвээр яг эхнээс нь ахуулаад дис дараатаагаар амар сайн хэлж өгөөд идэг байхгүй юу. Тэр нь ингээд яг робот шиг мөртлөө амар юм сэтгэл шаардсан ажил юм санагдаад байдаг байхгүй юу. Одоо бүр ингээд тэг шаардлагагүй юм дээр нэг амар дагуулж аваад бүр ингээд тэнд аваачиж үзүүлэх гээл те. Айгу одоо эхэндээ бол айгу юм стресстэй санагдав. Яг ингээд хитрхи хүндлэл байгаа байхгүй юу. Хитрхи хүндлэл байгаа тахаар тэрийг нэг хүлээж авах хэцүү байх гэсэн нэг юм тийг санагдаа. Тэгээ явандаа ингээд бүр амар бодоод ангууд яалч юм амар юм хүндлэлтэй арт юм байна. Амар бүр ярилтгүй үнэхээр соёлтой арт юм байна бодогддог. Яалч ингээд дэлгүүрт явж ангууд л дагуулж аваад ингэж зааж өгнө гэдэг ч юм бол би бол хэзээ ч тэхгүй байхгүй юу. Яг яалтчгүй төрөө. Тийм. Тэгэл айгүй ийм одоо юу мэрч зарчимтай арт юм гэж би бол ойлгоод байна. Тэгэл яг л хийх ёстой юмныхаа хийх ёстой замаараа л явна. Тэгэхгүй бол монголчууд нэг юм давчлах гот ч юм уу те. Жохон нэг муу юм дээр талгаа ажиллаад байдаг. Би одоо бас ингээд ялч цусных хаа. Би одоо жишээлбэл ингээд энийг ингэчүүл жоохон ингээ хийчихвэл амар юм байна даа гэл жоохон буруу юм бодоол те. Эсвэл одоо деншан меншэн дээр туулаад томолоод гарга марга гэл те. Тэгтээ яаж болох юм бол болохгүй. Тэгээ тиймэрхүү юм дээр ингээ толгой ингээд ажиллаад байдаг гэх юм. Одоо нэг
Тэгэхгүй бол японочдод хизээч тийм мэдгүй шүү дээ. Ингээд. Тиймэрхүү. Японочдын тухайд одоо яг соёл гэдгээс ч юм уу те нийгэм нь угаасаа тийм багаасаа тийм өссөн гэдэг ингээд маш олон шалтгаан байгаа зэ. Гэхдээ тэр донд хэсэг бүлэг нөхдүүд яг бид нартай адилхан ер нь бол сэтгэж идэг. Гэхдээ бид нэр стил яг тэр Япон хүмүүсийн хийдэг тэр аргаар хийсээр л байгаа зэ. Тэгээ зөвөр энэ миний хувийн бодол зөвөр анзаарсан зүйл. Одоо би жишээлбэл яг ижилхэн японочдод адилхан үйл гаргахаараа ямар майндсеттэйгээр тэрийг хийж ийж надад тий зовлонгүй байдаг вэ гэдэг талаар ярьж байгаа зэ. Энэ жоох муухай сонсвол тий сонсвол яг тийм таатай зүйл бол биш. Энийг сонсоод одоо уурлах ууралж болно тий. Энэ угаасаа уурлах хэц зүйл. Яагаад тэгэхээр яг хүн жишээлбэл нэг юм хилээд өгөөч ээ, заагаад өгөөч ээ. Одоо энэ юу гэсэн үг юм бэ гэдээ асуухаар монголчууд болохоор төхүүлэл амархул юм штэ. Тэг ингээ хэлчихдэг. Тэгүн гот нөгөө нь ерөөд ойлгоод за тийм л юм байна. Ерөөд ч нилээд ерөнхийд нь ойлгодог. Тэгүн гот японочууд болохоор нэг юм асуухаар ингээл нарийн бүр эхнээс нь ахуулаад зааж байна. Энд чинь ингэдэг байхгүй, тэгдэг байхгүй, тэгсэн чинь тэгсэн байхгүй. За ийм учир байгаа. Тэгээд ингэсэн юм аа ингээ тайлбарлаж өгдөг. Газар зааж өглөөхтэй түрүүний жинэлгээр дагуулж ингэж явдаг. За ингээд надаас хүн яг ижлэхэн байдлаар асуухад би эхнийхээр нь хариулах ёсгүй. Эхнийхээр нь хариулж болохгүй. Одоо ерөнхийлж болохгүй болохоор. За хоёр дахь нь хариулах гэхээр миний сэтгэл ингээд аягүй хэцүү байдаг. Энийг яаж хийдэг вэ гэхээр энэ хүн тэнэг хүн байж магадгүй. Энэ хүн ойлгохгүй байж магадгүй. Ивэ чаваас энэ хүн тэ мэдхгүй болохоор асууж байгаа. Тэгээ энэ хүнд бид хүл хэлчихвэл энэ хүн ойлгохгүй даа баларна. Ингээд дээрээс хартах байхгүй. За тэгтээ өөрийнхөө яг нэг юг хамгийн нөгөө буулгаж байгаа харж штэ тэр үнийг одоо нөгөө нэг ивэ өрөвдөж бүр ингээд өөрийнхөө ингээд нинжин сэтгэлийг бүр ингээд ухаж гаргаж ирж байгаад гүг харин тгийгээд тэгэхээр тэгвэл уулан сайн зэ. Японочууд тэгдэг биш маа. Би болохоор чаддаг байхгүй. Тийм болохоор ингээд дээрээс харчдаг. Ивэ гэж. Тэгээ угаасаа би нэг Японоос ажиллах хүнээс асууж ирсэн байхгүй. Яагаад ингэж заавал юм амархнаар ингэж зааж өгöd байгаа юм бэ гэхээр гүү тэр олон хүн дундаас алийг нь одоо энэ хэмжээний мэдлийг мэддэг мэддгүү вэ гэдгийг одоо бид нэр тааж чадах юм бэ тийм. Тэрийг таамаглах боломжгүй. Тийм болохоор багаас нь эхлүүлчих гэж. За ингэж явж исэн чинь бас нэг Япон номон дээр гардаг юм нь юу вэ гэсэн чинь хүнд юм тайлбарлах дээр нь бол амархнаас нь эхлүүлээд эхэлнэ. Тэгүнгот нөгөө хүн чи угаасаа мэдж байгаа бол мэдж байгаа илэрхийлдэг гинэ. Наатаа чи мэднэ. Тэгүнгот тэр хүний левелийг чи тодорхойлж штэ. Энэ хүн энэ хэмжээнд бол мэдх юм байна. Тэндээс нь ахуулаад дэшин заагаад гэж штэ. Тэгэхгүй жоохон дээрээс эхлүүлээд заагаад өчгөр эсрэгээрээ баг тэр хүнийг доромжилж байгаа хэрэг болдог. Ийм хүн юм мэддгүү мүү гэж хэлж байгаа гэсэн үг байхгүй. Тийм ээ тий. Тэгж хэлж хүнийг доромжилсны оронд угаасаа энэ хүн юм мяа юм байна гэж бодоод заасан чи нөгөө хүн мундаг бол ийм мундаг юм бол тэг ингэ заагаад өчж штэ. Харин ч би тэр хүнийг хүндлээд байгаа. Тийм тий. Гэхдээ оролт нь яхаар муу байгаа сте. Муу оролт байгаа сте. Айгүй тийм муу хүн байгаа сте. Энэ одоо тий чаваас одоо ийм чим сураагүй ивэдэ гэж бодож иж би тэр хүнд зааж өгөх юм юут болж гисэн. Яхаа тэр нь эсрэг миний одоо толил буюу би өөрийгөө тийм л хийж үлж байгаа гэсэн байхгүй. Би өөрөө мяа байхгүй. Японоос магадгүй өөрөөсөө супер болохоор зүгээр ивэ энд ингээ заадаг чи гэж боддог юм. Тэгэхээр яг энийг үзэж байгаа монголчуудад хандж хэлээ. Тэнийг энд юм зааж өгөхтэй. Яаж аваад одоо ингээ дуулан хамгийн багаас нь хэлүүлээд тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгээд тэгсэн чинь чиний прайд чинь ингээ айгу хэцэн хэцүү байгаа дээр эсрэгээрээ прайд бүр өндөрсгөөд тэр хүнээ доош нь харчих гэж. Тэгээд тайлбарлаад өгч. Ялчгүй би бол би тэгж болж чачаал тайлбарч чадахгүй шүү дээ угаасаа. Яг нэг тийм. За нэг тэр хацаа гэж угаасаа мэдчихэж байгаа юм шиг бодоод идэг. Угаасаа яг ялчгүй тэгж сэтгүүд нь нөгөө буугаад байгаа юм чинь яалтч үүд их л ах. Гэтэ гоё дарга. Би хичээлтэй бас холбоод чамаас асуумаар байна. За. Жишээлбэл чи одоо шалгалтын дээр 100 гарцсан зав. За. Гэтэ нэг ойлгоогүй хичээлүүд байдаг шүү дээ. Тэр хичээлийн ямиг хүн тайлбарлаж өг гэвэл чи ер нь хэр амархан ойлгохоор тайлбарлаж өгөх. Ялангуяа хүүхдэд ч юм. Яг бүр сайн ойлгож ижил одоо тайлбарлах гэж би ойлгоод байна. Тэгэхээр чи ойлгоогүй хичээл гэтээ чи 100 гарцсан багхгүй. Тийм. Чи бүр ингээ 10 жилдээ за физик дээр чи 100 гарсан гэж бодъё заа. Бүр 10 жил заа. 12 жилдээ 100 гарцсан заа. Тэгээ чи өөрийгөө сайн гэж бодох нь шүү дээ. Гэтээ чи зүрхнийхээ болонд би энэ хичээлийг бол ойлгохгүй байгаа даа гэж мэдчихэе заа. Тэгээ тэр хичээлийг чи хүүхдэд тайлбарлаж өгч чадахгүй.
чадахгүй шүү дээ. Яг өөр өөртөө зааж байгаа юм шиг л заах л баг. Өөрөө бас давхар суралцал явах баг. За энийг Ньютон гинэ. За энийг хүч гинэ. Тэгэл томьёон юм байдаг юм байна. Тэгэл баг өөрөө зааж захтаа өөрөө сурах л баг. Яг бүр амар мэдэхгүй байв шүү дээ. Эсрэг чи айгүй их ингээд бодож ухаарсаар байгаад ингээд бодсоор байгаа тий. Ингээ ойлгоцсон. Ухсаар байгаад ойлгоцсон. Гэтэ чи шалгалтын дээр муу автсан зэ. Тийм нэг хайтар ганц ойлгосон юм чи хүүхд тайлбарлаж өгье хэр сайн тайлбарлаж өг. Сайн тайлбарлах. Яг боломжтой. Тэгээ боломжтойгоор тайлбарлах. Гэтэ яг яалч бас багш мэрэгжил ондоо л доо. Яг тайлбарлана гэдэг нь яг ингээд тийч багшлаад байгаа шүү дээ. Тайлбарлаж өгöd байхгүй тий. Гэтэ яг тайлбарлалтын төвшөнд бол гайгүй тайлбарлуулах гэж бодож байна. Гэтэ яг хүн чинь угаасаа яг мэддэг юм аа сайн тайлбарлана шүү дээ. Яг мэддэг юм аа бол нэг амар сүртэй тайлбарлана гэж би бодохгүй байна. Тэгэл мэддэг юм айлуулах тайлбарлах гэж бодлоо. Гэтэ яг нэг японочч бол чадахгүй хаа. Японочч уус тайлбарлаж чадахгүй л тиймэрхүү юм. Тэгээд нэггээр би юу хэлэх гээд байна гэхээр зарим хүмүүс 10 жилдээ ингээд дандаа 100 гараад шалгалтын дээр дандаа 100 гараад ээш тэр 8 авсныгаа тэр хичээлийг би ойлгоод байна. Би тэр хичээлдээ одоо мундаг гэж одоо буруу ухаарад байгаа. Би зүгээр тэднэрт тандаад хэлэхэд яг нөгөө нэг би тэр чинь 2 дахь дугаар байлаа тий. хороо. Маашуу. Начижсэн. Тэр шиг би яг тийм хүмүүстэй л хандж хэлмээр байна. Яг тэгэхээр би өөр 10 жилд угаасаа сайн сурдаг байгаагүй. Миний дүнгууд муу байсан. Одоо хин физик мат байна тий. Тэр бүх хичээлүүд дээр би муу одоо гол хичээлүүд муу байсан. Гэхдээ ингээд 100 авдаг байсан нөхдөөдтэй ингээ яг яриад яг ингээ асуухаар ойлгохгүй нүгт надад тайлбарлаж чадахгүй. Watt ampere-ийн ялгааг надад тайлбар, volt-ийн ялгааг тайлбарлаж өгч гэхэд тайлбарлаж чаддгүй байхгүй. Тэр бол юу юм бэ? Зөв чэйжилсэн баг. Цээж өгөөл оруулсан. Түүнээс яг утгаараа мэдгүй. Тэрийг энэ 100 авснараа чи сайн тэр хичээл сайн гэсэн үг биш ээ гэж билээд байгаа. Тийм биз дээ. Тийм уусаа тийм. Тайлбарлаж өгч чадахгүй бол тэгэл сайн биш л үстэй. Яа, тэгтээ одоо ингээд социализмын дүнгийн систем л энд яваад байгаа болохоос ш. Ер нь бол тэр бачка физиктэй муу л гэж бол би хэлнэ. Тэгтээ одоо энэчнээс нэг асуудал гарч ирэх нь яг үнэхээр сайн хүүхдүүд яг ингээд үнэхээр муу хүүхдүүдтэй адилхан дүнтэй байна гэдэг нь яг ингээд жоох асуудалтай байна тий. Тий. Тэгэхээр тэр нь тэгэл яг чадвараасаа л юу цаа энийг үзээд байгаа. Тэг өөрийгөө нэг юм дээр ингээд сайн одоо ингээд 10 жил те баг олимпиад дээр явсан уу гэдэг мэддэг шиг те. Тэгээд тийм нөхдүүд одоо ингээ хөлгтэй авцсан нөхдөө байдیں۔ Ойлгоогүй. Тэг тэднэрт бол ингээд өөрийгөө бити сайн гэж андуураад бай. Тэгээ андуурах юм бол ингээд мяар. Тэгээ мяарсныгаа ингээд юу гэж ойлгодог вэ гэхээр би уулаа сайн байсан юм даа гэдэг. Угаасаа муу байсан байж ич. Би сайн байсан хэзээ юм уу болчих. Хүүхэд ээж мэж аав нар нь хэлэхдээ ингээд ядах. Миний хүүхэд уулаа сайн сурдаг байсан юм та. Энэ их сургуульд яваал муудчлаа гэдэг ч юм. Тэ их сургуульд яваал муудчлаа. Тань тэр багшд яваал муудчлаа. Одоо жишээл яг нөгөө ахлах сургуулиас багш багш солихтоор яг тэгдэг байхгүй. Миний хүүхэд уулын энд физиктэй сайн байсан. Энэ нэг багш ирээд муудчлаа гэдэг. Хүү танаа хүүхч угаасаа муу байсан байхгүй. Үнэн дээ. Тийм муу байсан. Битээ өөрсдөө хандаа. Тэгээд өөрийгөө харин яг зөв үнэлээд би энэ хичээл дээр 100 гар заасан би ер нь ойлгохгүй байгаа гэдэг үнэлээд эртнээс болно ингээд хичээгээд багаас нэхлэлээд ойлгоод явбал уул нь эрт ингээд сайжрах. Жинхэнэ тэр замаар одоо явах боломжтой. Атал тэд нар биднийг ингээд алдаад идэг. Тэр өстэй амар харамсмаар юм зүйл. Ялангуяа энэ дугаарыг энэ хүртэл сонссонд баярлалаа. Үргэлжлэлийг нь харин дараагийн дугаараас хүлээн авч сонсоорой. Үргэлжлүүлээ бид хоёр бүр улам гал гарсан яриа болсон байгаа. Тэгээд энийг тэрийг нь сонсохыг хүсвэл subscribe дараад хүлээж байгаарай. Тэгээд лайк бас битгий мартаарай. Бид хоёр тарин шүүмж байвал харамгүй хайрлаарай гэж хүсэж байна. Комент хэсэгт бичээрэй. Бид хоёр муу ч гэсэн багаар сайжруулаад засаад та бүхнээс саналыг аваад байгаа. Зарим хүмүүс бас нөгөө нэг юугаар бид хоёр л мэйлээр мессежээр бас хідэн санал хүсэлт илгээсэн. Тэгээ баярлалаа та бүхэндээ. Зөгийн юу? Зөгийн нисээд тах шивх юм. Мистер Бэний нэг сүүлд гарсан кино байдаг шүү дээ. За энэ дугаар ингээд дуусгана. За баярлалаа. Утгагүй болцсон. хороо.